Машин мөрөө авч чаддаг гэсэн. За захан сүбэдэг энэ авъя чи. Батай навчихтай. Тэгээ. Айгу дураараа тий. За тэгээ шиг. Үнэн. Сүүлийн 30 жил заяа. Би одоо үнэнийг л хэлнэ. Хүмүүсээс асар өршлөгдлөө. Зүгээр л зоосны нөхөр хардаг болсон. Залуучууд нь амархан байжхийг хүсэж байна, ажил хийхгүйгээр. Хизээч тийм байхгүй шүү дээ амьдралд. Хөдөлж ийж л байж. Үнгүй юм гэж байдгүй тийм байхгүй. Чанартай хийх юм бол шүү дээ. Чанартай тоглохыг бодно бүр. Тэгнэ шүү дээ. Альбаа юмд. Тэгнэ. Сайн байцгаана уу? Та бүхэндээ өглөө өдөр оройн мэндийг хүргэе. Эдэн подкаст очроо учрлын хөтлөж байгаагаар та бүхэндээ хүрж байна. Өнөөдөр манай студид бас ховрын бараа гэдэг шиг ховор зачин хүрэлцэн ирсэн байна. Тэглээ. Бид бүгдийн маш сайн мэддэг ийм жүжигчин. Гэхдээ ерөнхийдөө бол контентэд бараг хардггүй дээ. Chamberlain Bolt гэж нэрээр нь хүмүүс маш сайн мэднэ. Жүжигчин Bolt ах хүрэлцэн ирсэн байна. За та хоёрт бол энэ подкастыг үзэн суугаа нийт үзэгчтэй энэ өдрийн энэ өглөөний энэ оройн мэндийг хүргье. За баярлалаа. За баярлалаа. Болдох сайхан хаварч байна уу? Сайхан хаварч байна. Тий, сая бас нэг сайхан уран бүтээлээ нээчээд. Тэгэл одоо ерөнхийдөө нэг налаагаал амралтын байдалтай л байна. Халуун бороо гэх трейлерүүд нь гараад эхэлсэн. Одоо кино театрууд тийм бэл. Тий, эхэлчихэж байгаа. Кино театруудаар гарч байгаа. Зарим нэгэн аймагуудаар яваад эхэлсэн баха. 18-нд нээсэн гэсэн тий. Тий, 4 сарын 18-нд нээсэн. Нээлт маш сайхан болсон. Нилийн ажиллагаатай кино шиг үлээ тий. Тэр танилцуулга видеог нь үзэж яхад. Хугацаа их орсон байна уу яаж ин зураг авалт дээр? Зураг авалт бол яг хөө нэг сар орчим үргэлж илсэн. Гэхдээ ер нь айгүй хүнд кино. Тэгэх баг. Галтай. Тэгээ би урд нь ч тийм кинонд орж үзээгүй. Яг хөө цэрэг цагдаагийн цөв үед юмд бол орж байсан л та. Гэхдээ яг юм галтай ийм жинхэнэ галтай шүү дээ. Тийм гэдэг байна тийм. Жинхэнэ дэлбэрэлттэй. Тэгээд тэр чинь утаа, газ, бензин тий 9 шидийн юм үнэртэй л тэгээд ямар манай монголч үжигчээд каскетер байхгүй шүү дээ. Өөрсдөө уссан тий. Тэгтээ бас компьютер график бас орцсон байх шиг үлээ тий. Тэр бол яг нөгөө 4-р цахилгаан станцыг дэлбэлж байгаа байхгүй юу? Тийм том хэсгүүд дээр бол ялч компьютер график тий. Өндөр байшингийн дээр асж байгаа гаалч гэдэг юм уу? Тэрийг бол графикаар хийх бол болохгүй шүү дээ. Монголд ямар тэрийн шатаалтай биш. Тий. Яг жүжигчин болоод энэ чинь 20 гаруй жил болсон. 2001 онд төгссөн 24 жил болж байна. Цаг хугацаас та хурдан байна. Тийм байна те. Амар өртөө. 2001 онд хоёулаа юу хийжсэн бэ? бодчих. Та 6 дахь хийсэн баг. Тий 2001 оноос хойш. Тэгэхээр ер нь ах юм кино болгонд нэг тоглоод идэг баха. Байж байгаа л нэг юм хугацаатай нэг кинонд орчоол ороод гараал нэг кинонд тоглоод хугацаа нь хэр байж байгаад өөр юмд ороод ийн ер нь дунджаар үзэх юм бол янз ах уу. Тэгэл сонголтоо хийн штэ. Би чи ийм газар хариаллгүй болохоор. Зохиолоо уншин, хамтар тоглох жүжигчдийг харна. Ямар найруулагч ажиллах гэж юм те. Тэр үгтийг харж байгаа л тэгэл шийдэн штэ. Дээрээс нь үнийн санал байна. Мэдээж. Тиймэрхүү үнтэй гэл те. Тий. Контент гэдэг зүйлийг бас нодны баг шүү ах яриад бас сошиал даяар л юм бол хүмүүс 2-3 хуваагдаад л тий кино гэдэг зүйл үнгүүдж байна гэл ах бол их ууртай л бол ярьсан л та. Гөө энэ ийм баггүй юм. Би бол цэвэр киноны жүжигч. Тийм үү? Хамгийн сүүлд би чинь 2004 онд Striptease Blues гэдэг тухайн үед дээр чинь 50,000 төгрөгний үнэтэй. Тэгээ үзэхдээ ингээ PM-ийг угаад үздэг тийм нэг жүжигэнд орж ирсэн. Болд найруулагч энэ хариулсан. Театр тоглосон гэх юм бол тэр л байна. Тэгэл бусд нь бол бүгдээрээ кинонд тоглосон. Одоо энэ 20 хэдэн жил чинь яг кинонд л өнгөрсөн. Тэгэхээр
бас нэг үнгүүдэд байгаа юм хайрлаж хамгаалж үг хэлж болох болов уу гэж бодоод жоохон бухимдал төрсөн нэг үг хэлэхэд. Айгүй бухимдал төрсөн. Хүмүүс нэг зүгээр л нэг мөнгө олох хэрэгсэл болгоод байгаа байхгүй. Тэгж болохгүй шүү дээ. Урлаг байхгүй да. Чи сэтгэл зүрхээ зориулаад мөнгө гаргаад хийх юм бол тэр хэмжээний мөнгө л олно. Гуйлга түүлгээр хийсэн бол тэр хэмжээний мөнгө л олно. Энийг бас нэг уур хүрсэн юм юу гэхээр үгүй эн чинь контент ч таахаа гэдэг байхгүй. Үгүй байхгүй тайлбар. Би тэгээд хаашаа контент нэг ондоож үжиглээд кинонд нэг ондоож үжиглэх юм уу? Тоглох юм уу те? Чи асар тэнэг асуудал. Нэг ясна эн чи айгүй доромж байхгүй да. Энэ контент гарч ирээд хөгжих байсан явцыг жаахан унгаасан болов гэж. Нэг хэсэг театрууд киног болсон шүү дээ. Тийм үү? Энэ яг бодит байсан асуудал. Гэхдээ би контентыг бити хий гэж байгаа юм бол биш байхгүй юу? Хамгийн гол нь чанартай хийгээч, сэтгэл зүрх гаргаач. Чанартай хийж байгаа газрууд байна шүү дээ. Жишээ нь хүлээгүй бол яг киноны хэмжээнд хийдэг. Кино гэж хийдэг. Тэ? Хүн хүч баг тэр том хөдлөн шүү дээ. Хариуцлагатай хийдэг. Тэгэхгүй нэг хэдэн нөхдүүд дор сонирхлоороо мөнгөний хойноос зарим нэг энэ үзүүлбэр аяагуутан тэр нэмэх 18 амч кино тиймэрхүү юм байдаг юм байл шүү дээ. Тим контент их болсон. Одоо нэг жин контент гэдэг чинь тий. Муухайгаар хэлэхэд шүү дээ. Бузрын. Хичмээр тий. Жол нь хийцэн яриад нөө ахаа эсвэл нэмэх 18 болохоор тэгээд үгүй хийцэн яриад байна. Тэрнээс нэмэх 18 даа бол биш шүү дээ. Биш шүү дээ. Тэрий чинь жинхэнэ гуаа сайхан тийм биз дээ. Зөв. Тэр чинь ингээд тавьдаг үндсэн планууд байгаа. Энээс хэтэрж болохгүй. Ийм байна гэдэг. Ёс зүйтэй шүү дээ. Тэгдэг. Тэгж байгаа тий. Монгол тийм байхгүй байхгүй юу? Бүр л гаргаа тавил. Нэг ийм юу гэдэг юм дэ нэг тийм. Бараг л порно гэдэг. Бараг тиймэрхүү. Тэгээд иймэрхүү ингээд байгаа. Тэгээд чанарын ямар ч төвшөнд хүрэхгүй. Энэ бол зөвхөн хатуу хэлэхэд цэвэрхэн лөөвөр байхгүй. Зүгээр л лөөвөр. Гэхдээ хамгийн аимшигтай зах зээл нь байгаад байна. Байгаад байна. Үзэгчт нь байгаад байгаа учраас тэд нар байгаад байна. Тийм. Одоо намайг эсэргүүцээд байгаа хүмүүс чинь Тийм. Үзэгч тэрийг хийгээд байна уу? Тэрийг хийж гин бас үзэж гин. Чи тэдрээс юу үзсэн үү? Мань ер нь нэг юм үздэг юм. Гэхдээ чи хаяа фэйсбүүкээр реклам тиймэрхүү юм явж идэг байхгүй юу? Тэгдэг явж идэг. Оо гэмээр цаг болмоор юм та. Гэхдээ яах вэ? Энэ тэгээд бас нэг даваач гэдэг юм уу? Сүүлдээ би хүмүүс тэгээд янз янзын сэтгэл янз янзын юм яхаар би тэгээд боцсон. За. Шиг дөө. Тэг. Шиг дөө. Гэхдээ энэ ч одоо авахгүй тий. Тос усаар ялгарна тий. Бас нэг хөгжихэд бас ингээд нэг юм л яваад байгаа юм шиг нэг салаа иймэрхүү юу ингээд зарим нэг нь хийж үзээд болно. Гэхдээ хатуу урлаг штэ. Тий. Мэргэжлийн бус жүжигчин гээл ярьдаг бол одоо жишээ нь нэмэх 18 төр контентууд хид өөр андуурмаар гараалах шиг байна л да. Тэгэхээр яг нөгөө нэг яг жүжигчт нь тоглохгүй байгаад илээ те. Яг анзаарсан би. Одоо энэ Instagram-ийн охтууд тэдэргээл нэг team хүмүүс бодибилдерүүд, инфлюенсер нэг тиймэрхүү хүмүүс л тоглуулад байгаа юм шиг харагддаг. Тэгээ шүү дээ. Тий. Урлагийн ёс зүй гэдэг нь бид нар чинь заадаг шүү дээ. Хичээл дээр сургуульд. Тэр нь байхгүй наа. Тэгвэл ер нь ингээл анзаараад тахад юм сууст сурж агаад төгсөөд тэгээ төгсөнгүүтлэл гээд нэг юм шууд кино л гэж их оюутнууд төгсөн оюутнууд их ярьдаг болцсон юм шиг надад санагдаад байгаа шүү дээ. Тэгээ би ууг нь яг таны бичлэгийг үзчихэд би ууг нь бодож исэн байхгүй юу? За баярлалаа. Ингээд
юм хийж сураад байгаа юм болов уу гэж би бодож исэн байхгүй. Тэ. Одоо эн чинь ингээ хийж ижил угаасаа сайжрна шүү дээ, тэ. Тэгэхгүй хийхгүй байхын оронд баг хийж исэн зүг юм болов. Зах зээл нь байгаа юм чинь угаасаа л хийгээд ивэл зүгээр тэндээсээ сайжрах юм болов уу? А тэгтээ би сүүлд бас яг тэгж бодсон байхгүй. Одоо мен чинь жишээлбэл камер бариад бас нэг 4 5 жил болчихлоо шүү дээ. Тэгтээ зүгээр ингээ багш нь YouTube заяа. Би ерөөсөн онл мол юу ч мэдэхгүй. Тэгвэл өөрөө оролцоор хагаад нэг ингээд юм яваад байсан чинь одоо сүүл рүүгээ би ингээд нэг сайн хүний доор ажилламаар санагтаад байгаа. Тэг яг онлайн бүр ингээ практик дээр сураад бүр ингээ явмаар санагдана. Тэгэхээр би зүгээр яг тэр суйс төгссөн оюутнууд кинонд ажиллаж чадахгүй байна уу гэж бас бодоод ах юм. Үг даахаа болцсон ч гэх юм уу, тэ. Тэгэл заа ангиараа нийлж байгаа л нэг юм хийчээ. Үзэгчт нь байгаа юм чинь гэл яваад орчиж гин үү гэж ч бодох шиг. Энэ айгу бас ярихад ондоо асуудал. Мөнгө олох гэж хийгээд одоо хулигтаад байна шүү дээ. Тэр гарууд нь юмыг үзэхэд мэдэгдэнэ. Нэг юм сурчээ те. Бүгдөө нэг юм хийгээд үзье. Туршлагаж яатаа ийдээ инги гэдэг. Тэр хоёрын ялгаа чинь өөр харагддаг байхгүй юу та. Хүсээ тэмүүлээд явж байгаа хүүхдүүдийг ядаж тэндээс чинь сэтгэл ханхлана. Нөгөө нэгээс зүгээр л мөнгө ханхлаа шүү дээ. Хөгийн ийм нэг суурал болсон контентэд яваал шүү дээ. Гэхдээ та ер нь нэг нэмэх 18 тийм эротик контентуудыг л ер нь жоохон шүүмжлээд байна тийм үү? Үгүй юу? Ерөнхий чанаргүй бүх зүйлийг л хэлээ. Чанаргүй зүйлүүдийг л яаж нэг иймэрхүү сайн хийгээд те сайн баг үрдүүлээд ингээд яах юм бол би ч бас тоглоно. Яга болохгүй гэж. Чанартай хийх юм бол шүү дээ. Чанартай тоглохыг бодно гөр. Тэгнэ үстэй. Альва юмд. тэгнэ. Маа гэл сэтгэл хангалуун юм надад өглөө. Би сэтгэл хангалуун байна шүү дээ. Тэр хүн надаас эргүүлээд 100% гуух эрхтэй болж шүү дээ. Тийм. Та энэ дээр чи энэ дээр ахын дүүн дээр нэг аятаа ингээд л дээ гэдэг. Тийм л байх хэрэгтэй. Адилхан бие биенээс хүсдэг. Тэ? Би мөнгөний авсан бол би сайн тоглох хэрэгтэй. Сайн баг хамт олон тоглолт сонгож уран бүтээлд нь орох хэрэгтэй. Тэ? Зүгээр л энэ одоо миний барьж явдаг жанжин шугам гэдэг юм ерөнхийдөө Өөрийн зарчим гэх юм. Тийм зарчим. Тэгээ би олон юм тоглоно л ирсэн болгонд нь тоглоо. Тэгж болдгүй л ахгүй та. Нөгөө ялахгүй юмнаас ямаа гарц гэж. Тэ. Энэ олон жил хийж бүтээж ирсэн энэ одоо карьер гэх үү те. Энийг тэгж унагмааргүй л шүү дээ. Бас нэг цензурт Өөрийгөө үнэлэх үнэлэмж гэж юм тий. Энийг бас ингээ бариад явж явах хэрэгтэй юм шиг надад санагдаад байд. Үнцэн. Тийм үнцэн үнэлэмжтэй. Тий. Эдэн подкаст Учрал Токийг та бүхэн алгасалгүй үзхийг хүсэх юм бол subscribe дараарай. Яг одоо sub дараарай. Ерөнхийдөө subscribe дараарай гэж юусэн хэлдэг юм байлээ. Мөн манай хамт олонтой та бүхэн хамтран ажиллахыг хүсэх юм бол энэ утсаар мөн энэ хаягаар холбогдоорой. Тэгэхээр бид нар та бүхэнтэй подкастын дундуур хамтран ажиллахаас гадна өөр олон ийм контент, видео, рекламуудыг ч бас хийж өгөх боломжтой шүү гэдгийг хэлэх зүйтэй болов. Мөн манай нэвтрүүлэгтэй хамтран ажиллагч эрүүл мэндийн ундаа сүүн ундаа Калпис Асахи брэнд. Тэ нэр яалтч ингээ бодсон чинь нэг юм үн цэнийг бий болгох бас ёстой юм байна те. Тэгээ юм болгонд ингээ тахгүйгээр ер нь ингээ. Гэхдээ зарим юмнаас Дутна гэх үү. тий хойшоо сууж явах хэрэгтэй юм шиг надад бодогдсон шүү дээ. Ер нь гээл хараад байхад. Нэг тэгж надиал гэдэг шүү дээ. Тий. Тийм болохыг хүсдэг. Яах юм.
Тэгээд ер нь би нэвтрүүлэг ийм их рекламч гэдэг юм те тиймэрхүү юмд нэг орох дурггүй. Тэр дөргөө миний уран бүтээл гарахаар олон түмэн хараал ингэж л байгаа юм чи. Тэрийг би дээрээс нахаал тоочоол өөрийгөө яриад ингэж солиороод байх надад хэрэг байхгүй шүү дээ. Би ер нь зүгээр нам гүм оногц ажиллаа хийгээл тэгэл явж байвал надад сайхан чимээгүй байж яхад л тэгэл. Тий. Тэгэл бусад цагаар ах гараа томруулаа л. Тий. Яг нөгөө хобби одоо юу гэдэг нь те. Бэлтгэл юм хам хийгээл бас дахиад ондооч хоббитой болох бас бодолтой байна. За. Тий. Юу ч хаяа хамт бэлтгэл хийдэн шүү дээ. Тэгнь очроотой. Нэг жим гэсэн шүү дээ. Тий. Орж ирэл хөлөө өгөөч гэж загна. Би таараа цухтаач шүү дээ. Хобби гэснээс ерөнхийдөө ахын энэ хобби за фитнес өөр ямар хоббитэй байсан бэ? Одоо тэг өөрчлөгдөн нэмэгдэн зүйл байх одоо. Одоо жишээ нь ямар хобби сонирхч те. Нэг хэсэг их ханд явдаг байсан. За. Тий, ер нь залбаатах шиг л. 4-р ангиасаа эхлээл таргуу зурм гээл авгаад байгаа л явдаг байсан. Тэгэл сүүл рүүгээ яг нэг гахаа чон ман бага мага тийм бол ягаагүй үзээчгүй. Тиймэрхүү өвөлдөө бол нэг хаяа тэгэл явдаг байсан. Тэгээ сүүл рүүгээ за болиг үл одоо юм бас тэгш нэг төслөөд яа. Тий. Тэгээд яах вэ гэж бодоод байсан. Тэгэл тэрний дараанаас фитнест орсон болов уу гэж бодож байна. Ер нь фитнес хийдэг байсан юм аа. Мэдлэггүй хийдэг байсан. Нэг 3 сар яваал, 6 сар яваал хаях жишээ нь тий. Би яг боддоо шүү дээ. 2000 боолын гэрээ кино чи 2008 онд орлоо. 8 онд гарахад яг амраах болдох 2 яг гол дүр шүү дээ 2 хоорондоо төстэй. Тэгээд бие билдрийн хөгжил сайтай гэдэг энэ зүйл яг тэр үед гарч ирээд амар оюутан залуучуудаас фитнес нөлөөлсөн байл гэсэн. Яг би тэрийг санддаг байхгүй. Тэр үед бол ах хийдэг л байсан. Хийдэг байсан. Үгүй яг одоо хийдэг шиг гэдэг. Гэхдээ ер нь л хийдэг байсан. Ер нь нэг Гэхдээ та суурьтай л байсан юм бэ шүү дээ. Суурь байгаа шүү дээ. Суурь байсан. 8 онд хийжсэн байх шүү тий. Бүр багасаа. Нөгөө байрны хүмүүс чинь турникэн дээр сунаа, гар дээр сунаа. Тэгэл мөрөйтэй тийг сунаадаг байсан. Тэгэл тэр эднэр чи айгүй суурь болж гисэн. Тэгэл нэг алдаг оног фитнест явдаг байсан. Тэр чинь тэр чи одоо жоох их залуу байсан болохоор чи нөгөө тестостерон өндөртэй тий. 3 сар явахад өөрчлөлт өгчдөг. Тиймэрхүү байсан. Тэгээ нэг хэсэг нэлээд харгалзаа. Хизээв. Баас. 8 оноос хойш. Тий 8 оноос ч хойш. Ер нь нэлээд харган явсан юм шиг би бодоод байгаа даа. Хүн тэгээ өөргөө мэддэг юм байл шүү дээ. Би тарган байна, юм байна гэж анзаардаг. Тэгээд энийг юун дээрээс анзаарсан гэхээр нөгөө 4 улсын хамтарсан нэг кинонд би яваад ирсэн шүү дээ. Тэгсэн. Тэн дээр очиж үүштэй нарсч гүзээтэй хүн байгаагүй. Хэвээ бодохгүй. Тэгтээ наан би бэлтгэл хийжсэн л д. Гизээ нилээн багсгаад тэгээд очисан. Жүжигчт нь ийм байт юм ингээл. Тэгэл тэрнээс хойш одоо хаяагүй 2 жил 3 жил 3 дахь жилдээ явж байна. Тэгээд чи стресс тайлна гоё штэ фитнес. Уулын ч тийм шүү. Найз нөхдөд болно. Ам хийн. Хаяа нүд хийн. Хийж байгаа. Чи нөгөө тайвшрал авна штэ. Үнэн мэт хүмүүс удлаа л гэдэг болохоос чи бас гоо сайхныг таашаал авна. Мар хийн. Сэтгэлийн таашаал авна. Юм өргөн, биеийн таашаал авна. Тийм штэ. Тэгэд би ирүүл. Яд чанаад тусах нь энгийн хүнээс баг хэд дахин баг өстой хүн тий. Цус зөв иргэн тий. Залуу байна гэдэг юм уу. Нэр айхтар нэг ханаа төрсэн юм байхгүй юм биш үү? Одоо бодоод байсан чинь. Хитгэн л уу. Тий. Гэтэ бүр амар тийм хүнд ерөн туссаагүй юм биш үү? Хийдэг болохоор тийм байхгүй юу? Ханаад хүрсэн ч очиод хийчих хүнс гарчхад тэгэл гайгүй болчихно. Тийм байна тий. Нэрэл тийм. За халуун бороогийн кино нэг жоохон төлөө бас ярьцгаая. Тэгээ халуун бороогийн кинон дээрх бас
ерөнхий үйл явдал болон яг нэг спойлерд нь гэдэг үг гарц. Тэрэнгүүгээр ерөнхий үйл явдал иймэрхүү байна. Тэгээд таны дүр бас ерөнхий ярих юм бол бас хин гэдэг дүр үүрэг рол нь юу байсан бэ? Юу ер нь өгүүлэх вэ гэдэг ч юм. Тэр ер нь онцгой байдлын газар болоод тэнд ажилдаг, хүчин зүтгэдэг, албан хаагчид болон гэр бүлийн талаар өгүүлж байгаа. Ерөнхийдөө мэрэгжил гэж ярьж шүү дээ тийм үстэй. Тэрний талаар өгүүлж байгаа кино. Тэгээд яг судалгаа, ажиглага хийгээд харж байхад хүндлэмээр л хүмүүс үлээ. Бас аймаар. Өглөө гарч яваад орой ирэхгүй байх жишээний ч тиймэрхүү явдлууд зөндөл болд юм байна. Ар гэрн хөрхис сэтгэл санааны ямар их хаттай тий ямар их бас айцтай амьдрдээ. Тэгээд тэр айхтар гал руу ямар техник тоногдох хөрөмжтэй улсаас өгсөн хангамж нь ямар хөө байдгийг гэдгийг харлаа. Хүүгэл байт юм л. Олон жил болсон хувцас. Нэг хангамж байхгүй ёстой тэд нар маань бор зүрхээ ир зөргөөрөө авхаал самбаагаараа ухаанаараа хамтын хүчээрээ тэгжил унтрааж тэгжил ажиллаж амьдрэж явд юм бэл. Тэгээ ингээд ярихаар улс одоо нэг ард иргэдийн төлөө гэсэн нэн дөрөнд хэлэгдэхээр нэг хэдэн мэрэгжлийн хүмүүс тэр байгууллагата хэрэглэгдэх тоногдох хөрөмж тэ хангамж бас цалин тэдрийг бүр сайхан нэмж өгөх хэрэгтэй юм шиг надад санагдсан. Цалингийн сонсоод гэж юм шиг. Тэгээд яг нэг эртэл тэтгэвртэй гарах юм да чагаас хэрэг. Айгүй харамсалтай. Энийг зүгээр киногоо магтаад ах юм биш. Энийг шудраг шууд хэлсэн тэр. Энийг сонсож байгаа тэр одоо төрийн өндөрлгүүд, хариуцдаг мэрэгжилтэн тиймэрхүү хүмүүс байх юм бол манай киног үзээд хариуцлагатайгаар, ухаантайгаар буянтай сайхан ажил хийж, тий? Нэмхийн нэмж одоо төсөв юу гэдгийг тэрийг нэмээсэй л гэж бодож шít. Тэрнээс ёстой хүнд ижил бүр айхтар хүнд ижил үлээ. Бас тэр залуусаар бахархсан. Кинон тоглосон бидний л нэр алдарт гараад идэг болохоос шүү. Тэд нар чинь жинхэнэ баатрууд гэдэг чинь тэнд байлаа шүү дээ. Үнэ. Яслаад өнгөрөхөр. Тэгэхэд манайхан тэнийг гал гарч яхад урд нь машин хаа зогсчоод хөдлөхгүй тэрлэхгүй. Тэнд хүн хүч байгаа шүү дээ. Шатж байгаа шүү дээ. Тийм муухай сэтгэлтэй болсон манайхан. Тэгээ яж чад ихэнх хорооллууд ч бас яг тэгээд том биш. тэгж явж байгаад машин шүргэх юм бол тэр гал командын жолооч буруу хариуцлагыг өгөрнө. Тэнийг бодлого өгөөч. Тэгээд бас очих тэдэн минут гэж байгаа байхгүй юу? Тэнд амжиж очихгүй бол хариуцлага үлээ. Тэгээ Монголын бөглөө ямар үлээ? Тий. Хашаа хайлсан яаж тавьсан байдаг үлээ? Монголд ер нь болж байгаа юм байна уу? Стандарт гэдэг юм байна уу? Зүгээр хатуу хэлмээр санагдаад байдэ эдрийг. Бас ахаад нэг фэйсээр нэг тэгхгүй. Гэхдээ нэр жоохон бухимдалтай юм зөндөө ингээл бодонгот тий. Муухайлтай юм чинь тэгэл. Ярил тэгэл их юм байна. Угаасаа л стандартгүй баталсан шүү дээ. Стандартгүй ямар ч юм дээр стандарт байхгүй. Бүх юм дээр. Тэстэ өнгөний орчлон болцсон. Тэгээд манай кино маань. За ямар ч байсан нөгөө бодож явсан юм хэлчихлээ. Одоо киноныхаа талаар. Найруулагч энэ мөөгээ бас айгүй ярих.
энэ сэдвийг яаж хөндөж чадуу гэдэг асуудал байна шүү дээ. Аа. Энэ бол айгүй зөв шийдэл болсон байгаа байхгүй. Тэр нөгөө Дүнжин гарын галаас яг үүдэлтэй яасан гэсэн. Тэгэхдээ энэ каног ингэж хийж ингэж тавиагүй бол Монголын ард түмэн идэхгүй байх уу? Одоо манай каног хэрвээ үдсэн нөхдүүд бол ямар ч байсан гал командын машины урд орж хаа зогсохгүй л баг. Тийм хэмжээнд очих болов гэж бодож штэ. Тэ. Энэ бол уран бүтээлч бидний одоо хийж чадхал ганц зүйл юм да тийм үстэй. Тэгээ кино болсон хойно эн чинь тэгээд хайр дурлал байна. Гэр байна. Зөрчил байна. Тэ. Янз янзын юмтай. Үхэл хагцалж байна. Үхэл хагцалж байна. Айхтар том галуудж байна. Мэргэжлийн онцлогууд нь гоё төлхөө гарна. Би эрхэмгээд ахлагчийн дүрд тоглосон. Тэгээд манай салааны дарга Ахмад Баатар гээд эрхмээ. Доотлынх нь эрхэм гээд би. Тэгээд хэдэн зэргүүттэй гал унтраадаг нэг баг. Тэгэл сайхан ажиллана да. Энд дэр чинь баг хамт олон гэдэг асар чухал гэдгийг бүр нэг нэмэр тавьдаг юм л. Тийх бах шүү. Хамтаар ажилладаг. Тэ, салахгүй явдаг. Нэг л буруу юм хийвэл үхчих гээд байна шүү. Тийм шүү дээ. Тэгэхээр хөл хүлээгээд байдаг. Тэгээ бүх юм цаг минуттай. Нөгөө юу амьсгалын юу дуусаал яавал тэгэл буцах юутай. Очоод буцаа солиод орох жишээ нь шиг гэдэг юм тий. Тэгэл тэргээр нь амьсгалж үтсэн. Нөгөө сандраад их амьсгалах юм бол хурдан дуусна шүү дээ. Тий. Зөв мэрэгжлийн онцлогийн юм зөндөл юм л ерхий. Тэгэд энэ киног монголчууд минь үзээсэй. Ирчүүд бас сайхан үзээсэй, тий. Хүний хань ижил болсон эмэгтэйчүүд бас сайхан үзээсэй. Тэгжил бодож байна тэгээд. Энэ мэрэгжлийн өөрсдөө нөгөө хүмүүс ойлгоод авчих юм бол хүндэл гэдэг юм гараал ирнэ л дээ. Хизээч урдуур нор замыг хаахгүй тий. Тийм. Бүхэл бүтэн хүний аим. За дараа нь байгууллага болоод хөв хүний эд хөрөнгө. Улсын эд хөрөнгө тийм үстэй. Хүндлэмээр. Би ч ерөн тэгээд цэрэг цагдаа одоо юу гэдэг нэг онцгой ерөн бараг тоглоод дуусглаа шүү. Тийм шүү. Тий. Одоо тагнуул үлдлээ. Тагнуул үлдлээ. Тий. Гэмт хэрэгтэн боллоо. Гэмт хэрэгтэн болж байсан. Тий. Тэгээд одоо ингээд энэ чинь яг жүжигчний яг таны ингээд одоо яг карьерийг авч үзэх юм бол яг энэ яг 100% гэж үзэх юм бол яг аль үе дээр нь явж байгаа юм бэ? Тэгэхгүй. 30 40 л үз. Дөнгөж өө. Тий. Оргил үе Тэр байтугай 50 наснаас зарим жүжигчдийн карьер эхэлж түүх байгаа шүү дээ. Дэлхийд гэх юм бол бүр тий. Тий. Тэгэхээр би 50 байж болно. Тэгтээ бас 50 байж болохгүй. Эдэн подкастын хамтран ажиллагч Mosel Mongolia арьсаа чигшүүлж, залуужуулж, эрүүлжүүлэх цогц гоо сайхан арьс арчилгааны бүтээгдэхүүн. Арьсаа арчлаад будгаа нэмгэл Mosel Mongolia. Зөвхөн монгол хүний арьсанд тохируулан бүтээв. Тийм байна. Цаг үе одоо нэг өөр сэдв өрч уу. Цаг үетэйгээ хөл нийлүүлэл нь мэдрэмжтэй байна гэдэг талаар та хоёрын бодол юу вэ? Бас хүлээн зөвшөөрнө гэдэг зүйл. Цаг үетэйгээ хөл нийлүүлэн мэдрэмжтэй байх. Тэгээд бусдыг хүлээн зөвшөөрнөх юм юу гэх юм одоо энэ. Энэ талаар ямар бодолтой байдаг вэ жишээ нь? Өчрөөч. Цаг үе тэр юу яах л их л юм унших, их л юм үзэх ёстой юм шүү те. Дэлхий дээр ямар юм тренд болж байна.
тэрийг яаж хийгээд байна гэдгийг л их үзэн уншин юм болов гэж бодлоо л доо сая. Цаг үетэй хөл нэлээ алхаад байна шүү дээ. Юу Америкт байж хахад нэг өвөө машинд орчиж суудаг байхгүй. Тэгээ тэр өвөө хэлэхдээ ингээд яг тэгж хэлжсэн юм. Техник технологиос хоцорхол юм бол одоо би ач зээнэрээсээ холдноо тий. Хөгширж байгаа юм гэсэн үг ээ. Тэрнээс ч техник технологитой илүү ойр байх юм бол би хөгшөрөхгүй гэдэг нэг тийм ярьж исэн баг. Тэр хүүхдүүд ямар аппликейшн татж гин, юу үзэж гин, бүх юм ингээ ач зээнэртэйг ингэж ярилцдаг. Ямар кино тренд болоод байна тий. Хин гэдэг найруулагч яаж ийн гэж ингээл байнга ярилцдаг гэдэг чийсэн баг. Тэгэхээр бол тэгж би бол тэгж л бодож байна. Тийә. Бог яах бол тах. Миний хувьд одоо стомтгүй. Одоо тэгэл нэг цуг алхаад явж байгаа л бах та. Тэр үед хүн байсан уу гэдэг шиг. Тэр үед хүн байсан, одоо ч хүн байна гэдэг шиг. Гэхдээ мэдээж энэ техник технологи бол ингээд цуг явж ивэл сайн, тийм ээ. Тэгж. Тий. Миний хувьд бол зарим нэгэн техник технологиос бол холоо. Гэхдээ өөрт хэрэгтэй юм даа бол ойр байгаа шүү. Тэгээд тухайн хүний эндээс нөгөө тухайн хүний мэрэгжил хийдэг юм бас айгүй шалтгаална. Тэ? Техниктэй өөр хүн байж болно. Жишээ нэг малчин гэхэд Facebook-ээс сайхан үзээд зураг тавьчихдаг те. Тэр хүн тэр багт хангалттай байсан те. За бүр давардлаа гэхэд за мэйл биш гэн хаашаа. Мессеж юм хамаа бичээд ингээд ашиглаждаг бол тэгээд болж шүү дээ. Сэтгэлдээ тавиад ингэж яадаг. Энд чинь нөгөө тухайн хүн тухайн хийдэг мэрэгжил тэр юу өдр нэгдүгээрт айгүй их нөлөөлөх болов гэж би бодож байна. Жүжигчний хувьэр гэх юм бол энд чинь нөгөө жүжигчин миний хувьд бол би юмыг маш их ажиглах дуртай гэдэг юм уу эсвэл энэ мэрэгжлийн онцлог гэх юм уу цаанаас ингээд нэг мэтгэл харцсан мэдсэн ингэсэн байж идэг тий тэрлийн мэдээлэл гэх юм уу гэхэд ингэж яагаад нэг олдсон тийм ингээд нэг зах зохиос нь мэдгэж жишээнэс гэдэг юм уу ийм байдаг ийм байхгүй ч байж болохгүй жүжигчин хүний хувьд бол дөрвийн судалгаа бол тийм судалгаа тэгээд орчин цаг тий жүжигчин гэдэг чинь нийгэм судлал хүн судлал тий сэтгэл зүйч маш олон юм авч байгаа байхгүй жишээ нэг сцен тоглохын тулд биш штэ зохиолоо уншлаа за төсөөллөө би хаана авахаа мэдэхгүй байгаа штэ за ингэх юм байна ингэх юм байна ингэх юм байна гэ текстүүдээ уншлаа за зураг авалтын талбай дээр иржлээ харлаа тэгэл ахаал толгой ажиллаж л байна штэ за би тэнд суугаа текстээ хэлж болох юм байна тэндээс тэд яваад нөгөө жүжигчэндээ тэгж харьцсан эсвэл босоо байж болно ингэж харьцсан энэ үгийг ийм өнгө тоонтой ингэж хэлэх юм байна энэ текстэн дээр ингэж харчиж болох юм байна ингэх юм бүх юм тооцоололтой байдаг байхгүй юу би бол тэгж шийдэг найруулагчийн замчаа нөгөөд тэрэнд нь уялдуулаад нөгөө өөрийн бодож исэн үндэ оруулчих штэ миний мэрэгжил бол би мэрэгчлээ бол тэгж хандаж тэгж тоглолдог Тэхгүйгээр тоглоно гэхэр чинь яаж болохгүй асуудал байхгүй. 2-3 удаа авна. Тэрийг солиод хийгээд байна гэж байхгүй. Ахгүй шүү дээ. Чи аль нэгээр нь л яваг юм шүү дээ. Найруулагчтайг нь шүү дээ. Тэгэхээр бүх юм төвлөгөөний дагуу явдаг байхгүй. 3 удаа тоглоход чи яг тэрийгээ авчи. Тэгээ тоглолтын сайн муугаас шалтгаалаад аль нэг авах гэсэн. Тэгэхгүй нөгөө хөөрлөөр ингэж очиод тоглоно гэдэг юм хийж байдаг байхгүй. Тийм ээ тий. Би энэ нөгөө цаг үеийг бас нөгөө бусдыг хүлээн зөвшөөрөх гэдэг дээр нөгөө түрүү асууж байсан шүү дээ. Ингээ холбоо асуух гэдэг байхгүй. Одоо ингээл нэг үе үеийн ялгаа гардаг шүү дээ. Одооны хүүхдэд бүтэхгүй гэдэг ч юм уу тий. Одооны хийж байгаа энэ дуу хуур бүх юм болохгүй байна гэдэг нэг хүлээн зөвшөөрдөг шүү дээ. Тэгэхээр энийг л
яг нөгөө нэг юм бусдыг хүлээн зөвшөөрөхгүй гэдэг дээр л цаг үе болон бие гэдэг зүйлийг бас холбож асуух гэдэг. Одоо жишээ нь чи доод үетэйгээ хэр коннекшнтэй хүлээн зөвшөөрдөг эсвэл ойлгодог. Яг ойлгодоггүй. Гэхдээ хүчээр ойлгохыг одоо хичээдэг. Жишээ нь юун дээр? Одоо уулзаж юм ярих. Тэ одоо дуу хоорч нь одоо юу ч байдгийг те. Гэтэ ойлгодоггүй. Гэтэ ингээд ойлгохыг л зүгээр хичээдэг. Дүр үзүүлдэг гэсэн үг. Өөр нь бол тэр шүү дээ. Ойлгож байгаа юм шиг. Тийм үү гэсэн юм гэсэн юм. Яг ойлгох ихэр тэр хүүхдүүд заримдаа ойлгодог баг. Тэ. Тэгэхээр нөгөө доод шинэ үеэ хүлээн зөвшөөрөхгүй гэдэг чинь нэг бас нэг юм хүн яг зөвшөөрөхөөс маргаан л болоод тах шүү. Тий, зөвшөөрөхөөс ч угаасаа аргагүй юм биш. Угаасаа дээр ах нарчсан бидний хүлээн зөвшөөрдөг л байсан шүү дээ. Тэдний дээдгүүд нь хүртэл тэдрийг ч гэсэн хүлээн зөвшөөрдөг л байсан шүү дээ. Тийм үстэй. Тийм юм байна. Би бол хүлээн зөвшөөрнө. Түр алдаа оноотой хүлээн зөвшөөрнө. Өөрсдөө бид нар тэгэл алдаж оноол тэгжил явж байсан. Хүлээн зөвшөөрөхгүй байлаа гэд тухайн цаг үе нь хүчээр надад хүлээн зөвшөөрүүлнэ шүү дээ. Тэгээ шүү дээ. Тэгэхээр ер нь л дэмжих хэрэгтэй, ойлгох хэрэгтэй. Адилхан л алж байна. Зарим нэгэнд нь бол хэлж үзнэ. Энэ дээр ингэж байгаа юм биш, ингэчүүлээ гэдэг юм уу те. Авахныг нь авал сайн биз, ахгүй бол тэр л үз. Авсанд нь ахаад хэлж үзнэ. Тэгвэл ингэвэл ахгүй нэгэнд нь ахаад хэлэхгүй шүү дээ. Тий. Тэрнээс тэрийг хүчээр хэлээд нэг гэж байхгүй шүү дээ. Байхгүй. Ядаргаа шүү дээ. Надад ч гэсэн хэцүү шүү. Тий, өөрийгөө бас. Зүгээр л сүүлдээ одоо би ингэж боддог болсон шүү дээ. Хүнд гай болохгүй. Амьдрах юмсан гэдэг. Энэ их зүгээр юм бэл. Амар, стрессгүй. Хүнийг буруутгаад авахгүй бас. Би засч чадахгүйгээс хойш тэр хүнийг би буруутгаал тэгээд ямар хэрэг вэ тийм. Тийм шүү дээ. Харин хилж үзнэ. Авал тэр үз, ахгүй бол тэр үз. Тэ? Тэгэл за. Гэтэ хүн болгон нэрээ хүнд гай болохгүй амьдрах юмсан гэдэг бодолтой олчвол үг нь яг болох гэдэг. Уул нь болчих гээд байгаа. Бүгд дааж болохгүй байгаа. Машина нэгдүгээр инээнд тавилаа. Ингээ аваар татаа тавилаа гэхэд л хойно ингээд одоо 20-30 баачка ингээд түгжирч байгаа шүү дээ, тий. Гай болоод байна шүү дээ. Яг л би хүнд гай болж болохгүй дээ гэдгийг л хүн болгон дотроо бодчих юм бол ууг нэг юм стрессгүй нийгэм болчих гээд байгаа байхгүй. Тэгээд дааш бодож чадахгүй учраас нөр хууль гэдэг юмар л зохицуулах гал үзээд тах шиг юм тийм. Торгон ингэн гээл тий. Миний эрх чөлөө чиний эрх чөлөөр хязгаарлагдана гэдэг үг байдаг л үү? Буруу хэлчихв. Тэгээ ер нь тийм. Ер нь тиймэрхүү тий. Дурак. Тийм бай. Өштэй ойрд би нэг ийм их юм бодлоо. За. Эр хүн гэл те. Би бас бодлоо яг эр хүн гэдэг тодтолд орж чадж байгаа болов гэж их юм бодлоо. Тэрэндээ санаа зовоод нь. Тий. Тэгэд эр хүн гэхээр яг яах ёстой юм бол. Ямар хүнийг яг эр хүн гэдэг юм. Эсвэл нэг боожгоотой л бол эр хүн гээд байгаа мó те. Айгүй их бодлоо. Тэг яг бодож хариултыг нь олсонгүй л те. Тэгэхээр ер нь хоёрын хувьд ийм эр хүн гэдэг тийм тодтол энэ статик эр хүнтэй. Гэ хилээд өгчвөл би эр хүн болчих гээд байдаг. Би нэг эмхтэй найзаас асууж ирсэн. За. Эр хүн шиг бай, эр хүн шиг гэл ер нь нэг иймэрхүү яриад тахгүй. Тэгэхээр дунд нь би сууж байгаа гэд. Сайн хүн, эр хүн хоёр тэгвэл ямар ялгаатай ингэ асуусан чи хариулж чадахгүй л хэлээ л дээ. Тэнгүүд эр хүн чинь тэгвэл сайн хүн байхыг хэлээд байгаа юм уу? Тэгэхээр за бараг л тийм дээ гэ. За сайн хүн гэдэг нь юу юм гээл тэнгүүд одоо тэгэл нөгөө ерөнхий юмнуудаа эхлэх ярьж байгаа шалжих ийм асуудалд оролцохгүй байх та гэл. Эрэгтэй хүн шалчгандгүй гэдэг нэг үг хамгийн түрүүнд монголчууд ялангуяа их ороод ирдэг те. Альва асуудалд оролцдоггүй чимээгүй байдаг гэдэргээл.
Тэгэхээр нөгөө нэг шалчхнахгүй гэдгээс энэ яриагаа хэдүүлээ эхлүүл яасан зүгээр жижигээс. Яриа тавс идэв те. Зүгээр тэгж л бодлоо. Тий. Таны хувьд одоо ингээд сүүлийн үед бол сошиалын сүүлийн 6-7 жил гээл сошиал хөгжснөөс хойш ийм аяг их боллоо шүү дээ. Шалчгнаад. За тийм шалчгандаг ирэх хүн эсвэл өөрийнхөө төлөө зогсох юм бол бас шалчгаар. Тэ магадгүй зүгээр чимээгүй ир хүн шиг нүдүүлэх хэвээр гүндэг байх хэвээр. Гэхдээ чи өөдөөс нь тайлбар тавиул чи Ир хүн биш шалчгаар. тест чинь бууцсан шалчгаар ирэх хүн шүү. гэдэг чинь чинь тэгээд айгүй тийм нэг нөгөө дахиад хангадагч юу, өндөг хангадагч юу гэдэг шиг тийм юм байхгүй та. Тухайн ситуацаас шалтгаалах болов гэж би бодоод байна. Миний мэдэх, миний чадах зүйл байвал би хэлн ярина. Мэдэхгүй чадахгүй зүйл байвал би дугаална шүү дээ. Заавал ярьж тэгж тэгээд их хэрэг байхгүй шүү дээ. магадгүй өөрийгөө хамгаалах хэрэгтэй бол Бас тий. үний юм дээр дуурна. Ичхгүй дуурна. Хэлнэ. Зарим нэгэн хүмүүс болохоор мэддэггүйгээ мэддэг юм шиг яриад чаддаггүйгээ чаддаг юм шиг яриад тий. Тэд нар ч л тэр нөгөө шалчхнаар гэдэг тэр зүйл орох болов тий орох болоо да. Зарим нэгэн хүмүүс нь олны хараанд орох гэдэг хүмүүс байдаг шүү дээ. Одоо монголоор нөгөө адад болохын хүслэн гэдэг шиг. Тиймэрхүү хүмүүс юм болгонд явж идэг тий. Тиймэрхүү хүмүүс чинь яг нэг тэр төвшөнд нь орох болов гэж бодоод байна. Тэгээ мэдхгүй юм аа мэддэг юм шиг ярьдаг юм чи. Өмнөөс нь бас нүүр улаагч бас хэцүү байдаг. Хэцүү тий. хэцүү шттэ. Түрүү очрогийн юун дээр бол тэггүй нэг 30 хүртлээ бол би ирхэн болоогүй явсан. Нэг нөгөөлөхөд. За. Алтаа нооч зөндөөл байна тий. Тэгээ ер нь 40 даваад ирэхээр жаахан бодож эхэлдэм байна. 30 дээр бол бодохгүй. Бодохгүй. Бодох болоогүй юм байна. Нарийн за нэг 40 хүрсэн эргээл хүмүүс ч яриад байдаг шүү дээ. Тэгдэг. Энэ манай монголчуудын энэ хэлц үг энэ юу өдр бүр үнэнгийн үний юм байна гэдгийг л би одооноос өөр нь ухаж эхэлж байна. 40 гараад ирэхээр хүн жаахан хариуцлагатай болж эхэлдэг юм байна. Аливаа зүйлд. Тэгээд дотгошоогоо болж эхэлдэг юм байна. Бодож эхэлдэг юм байна. Гаргалгаа гаргаж эхэлдэг юм байна тий. Стрессгүй байхыг хичээд юм байна. Тэгээ бодно шүү дээ. Яагаад би ингэж байгаа юм гэдэг юу? Өөртөөгөө ярьж эхэлнэ. Миний хувьд шүү. Тэгэхээр нөгөө тэгээл бодоол ингэж ахаар гаргалгаанууд гарч ирд юм байна л да. Ийм байт юм байна. Ийм байх хэрэгтэй юм байна. Жишээ нь гэр бүлд гэдэг юм уу? Хайр хэрэгтэй байт юм байна. Эхлээ сайхан хайрлах хэрэгтэй юм байна. Чин үнчээр тий гоё. Тэгэхээр уур амьсгал ондоо болно. Ер нь гэр бүл гэдэг бол хайрын дээр л тохтой. Хүнийг хайрлах хэрэгтэй биш үү? Хайрлах хэрэгтэй, хүндлэх хэрэгтэй тий. Тэгэхээр гэрийн уур амьсгал айгүй гоё болж байна. Энерги сайхан болоод ирнэ. Стрессгүй болж эхэлнэ. Маргалддаг юм байхгүй болж эхэлнэ. Нэг зүг рүү харж эхэлнэ. Ерөнхийдөө өөрийн үед бол ерөнхийдөө тийм болсон. Зүг байхыг хичээж. Бүр цаанаасаа. Тэгээд нөгөө үлдэх үр хүүхэдтэй. Би ч одоо жоох өвдөө ч дээ.
зөв хүмүүжил эхлээд боловсрал явах вэ. Эхлээд зөв хүмүүжил хэрэгтэй. Тэр юунаас эхэлдэг гэр бүлийн хүмүүжлээс эхэлнэ. Тэ. Зөндөл юм байх юм байна дөө тэгт. 40 давхаар арай нэг ондоо болт юм биш үү. Тэрнээс 30-д бол зүгээр л халиав. Тэ. Талан таална гээл. Тий, юу ч чадахгүй ч тэгэл нэг чээж баян юу гэдэг үлээ. Тэр шиг л одоо ингээд бодоход яг л тийм явсан. Гэхдээ ер нь юу байдığım бэ лээ. Нэг энэ жүжигчин мэрэгжилд нэг бие тоох үе гэж байдаг гэсэн. Хүнд тоогдоод бие тоох. Бие тоох гэсэн. Тийм үе байсан. За. Буулгын гэрээний дараа. Аа шүү дээ. Хүм болгон яриад. Тий. Тэгэл жилдээ хэд кинонд яваалаа. Зүгээр. Миний мандаж явсан үе гэдэг шиг. Тиймэрхүү үе байдсан байлээ. Тэгээд чи баг-багаар хөөсөн буугаал замхраал. Тэгэл одоо нөгөө байрандаа буугаал Хөрсөн дээрээ боон. хөрсөн дээрээ буугаал. Тэгээ хаяа ингээл харж ангууд зарим нэгэн залуучууд хүмүүстэй уулзаад ингээ яг харагддаг байхгүй. Нисч явна да гэдэг. Чи яваа гэх. Чи уцааваа гэж боддог. Тэгж явж байгаад алдах тохиолдлууд бас их байна. Тий, битээ алдаасаа л гэж боддоо ш залуучаа тий. Хэцүү тий. Ер нь хүн хэр даруул байх хэрэгтэй юм бэл. Мэддэг бол мэддгээр. Мэдэхгүй бол дугуй. Тий. Чаддаг бол хий. Чадахгүй бол асуу. Тий. Би чадна л гэд нэг бас зарим хүн зөвлөдөг штэ. Зөв чив шиг буруу чив шиг бодлоо бас. Ядч асууч л та. Тэ? Ядаж асуу. Тэ. Энийг яаж хийдэ? Ингэсэн бай. Би ингээд нэг яваад байна. Энэ зөв аха. Чи тэрэн дээр тэгчихээ. Тэд нар чи аягүй том хичээл сургууль болчихж байгаа ш. За гэ. Тэг ондоогоор нэг явж үзээ. Туршлага болж байгаа ш. Жишээ зулбаад ахч байт юм уу те. Өндөг жүжигчдээс зарим юм хамыг асуу ш. Тэд нар чи асуугаагүй байхад бас зарим хэлэх газар бий, үе бий те. Тиймэрхүү юмуд байна. Тэгээ одоо ерөнхийдөө ойлгосон шүү дээ. Ингээд би подкаст иймэрхүү нэвтрүүлэг иймэрхүү юмд орох дургүй байдیں۔ Яах юм тэргүй би арт түмтэйгээ урамтгэлээрээ уулзчихж байгаа юм чинь. Тэгэл болсон болоогүй юмд ороод нэг юм хэд давтаж яраа. Зүйлдээ ярих юмгүй болох үйл гэдэг чинь. Тэ? Нөгөө зарим хүнийг нөгөө нэг яг бодож ирсэн үнэлжсэнээс харж яхад янз бүрийн нөгөө контент юмд орсоор байгаа эсвэл нөгөө өөр өнцгөө бас харуулчаар нөгөө хүмүүсийн үнэлэмж буурчдаг гинэ. Ус ойлгомжтой. Тий. Жишээ нь янз бүрийн л тийм жишээнүүд өгдөг ч тийм тэнгисийн эрг мэрэг гээл те хүмүүс энэ дуучин чи ийм байсан юм уу гэдэг ч юм уу. Тэрэн шиг нэг юм нөгөө нэг зөвхөн дэлгэцийн байдлаар нь харагдах байдлаар нь харцдаг. Нэг юм ярьдгүй гítэл яг цаана энэ хүн штэ бас. Тэрийг харчгаараа бас нэг үнэлэмж нь буурчдаг зүйл бас байд юм шиг. Биш нэг краш байхтаа л гоё гэх шиг те. Краш уулцсан чинь зүгээр гэдэг шиг л байна шүү дээ. Хатуугаар хэлэхэд зарим нэг юмд орж тэнгээр хайхалах хэрэггүй байхгүй. Тий. Зарим дээр бол алдсан шүү дээ бас. Тэгнэ шүү дээ. Хүн л юм чинь тий. Оо энэ чи тэнэг шаар вэ гэдэг. Тэгвэл муухай шүү дээ. Тэгэхээр хүн бас нэг хэр хэмжээгээ мэдээж юм хамд орох хэрэгтэй юм шиг санагдав. Тэнгээ ганц нуу харга бол чимээгүй байх гээд байгаа шүү дээ. Үгүй яг тий. Тэ ингээл олны донд ингээ их юм ярьчвал тэр чин тэнгээ харуулчих гээд шүү дээ. Шалжиг болчих гээд шүү дээ. Шалжиг болчих. Тэгэхээр ингээл чимээгүй сууж юм бол октод нүртэл тэгж байгаа шүү дээ. Энэ ста айгуу дараахан залуу байлаа. Амар өөртөө ингээд амар боор сортой чимээгүй цөөх хүүхдээ нэг юу хэлцдэг гэх. Нөөд тэнгээ нуугаас угаад байгаа шүү дээ. Тэ хамаагүй мэржлэхгүй. Хамаагүй мэржлэх мэдгэчих гээд байна шүү дээ. Тэ.
өнөөдрийн Монголын кино хөгжлийг бас ингээ процент л л да. Таны хувьд яг хэдэн хувь дээр явж байгаа? Ёстой мэдэхгүй. Энийг бол яг мэдэхгүй. Хөгжиж байгаа. Үнэлэмж бол сайжирсан мэт тий. Сайжирсан. Жүжигчтэй үнэлэмж бол тий. Сайжирсан. Аа. Жүжигчдээс гадна энэ чинь найруулагч, оператор бас олон хүчин зүйлсүүд байна шүү дээ. Тэгж байгаа тий. Зохиол байна. Тий. Дэшилж байгаа. Тэгээд миний бодол одоо удахгүй ер нь хамтарсан юмнуудыг хийгдэж эхлэх баг. Монголыг ер нь дэлхийн нэлээд тоож эхэлнэ. Яагаад гэвэл бид нар чи агуу төвхтэй болсон байхгүй. Бүр хүнөөс өнөөгөөс ахуулаад. За торгоны замаар хийлээ гэж бодъё. Монгол хаан бах байж л байна. Тэгж байгаа. Тэ баг хаадад байж л байна. Тэгэхээр өстө нөгөө сайлаа бэлтгэр саваа бэлдэгдэг лөө. Манай одоо энэ залуу жүжигчид ер нь жүжигчид хил усаа сайжруулаад тэ бэлтжил байгаа хэрэгтэй. Эхнээс одоо ингэж хийгдэл хамтарсан юмнууд хийгдэл явж штэ. Энд чинь тэгээ бүр өргөж штэ. Тэгээ зүгээр миний бодож байгаагаар бол түүхийн юмнууд нэлээд хийгдэх болов гэж бодоод байна. Одоо энэ Netflix эдгээр чинь Казахстантай Алтан ордны тухай баримтад уран сайхны тим юу хийгээд эхэлчлээ. Тэгэхээр ер нь нэх удахгүй болов гэж бодож байна. Таасаа яхаа нэг юу яасан ш нэг айхтар кино тоглолцоод ирсэн ш. Дуутахгүй нээлттэй их гээд байгаа тий. Одоо манайхан ч дэгдэн ш дэлхийд гарнаа гэлтэй. Тэгэхээр яг тэр продакшн, тэр баг хамт олон Монгол дахь баг хамт олон тэр продакшн ер нь зөрүү хэр их байна. Монголчууд дэлхийд яг кино урлагаараа дэлхийд гарч чадах болов. Таны тоглосон тэр бол бас том хэмжээний бас тий. Тэ. Тэр бол нэлээд том хэмжээний кино. Техник тоног төхөөрөмж одоо киноны дэд бүтэц гэж ярих уу те. Тэд нар бол өстой галзуул юм байна. Ингээл нэг машин ирээл тог. Зөвхөн тогны утас. Тий. Ингээд том мотор явж байгаа шүү дээ. Нэг экскаватор ирээл гэж яагаал гэрэл мангар том гэр панк гэж ганц өгч. Тэ. Тэгэл нэг том машин хоол, нэг том машин жордлон, нэг том машин хувцсны юу, нэг том машин нүүр будаг. Тэгэл ийм жижиг ийм нөгөө чирээ явдаг ийм пүтгэн байшингууд чиг юм жүжигчдийн юу. Одоо амрах байна тий. Дид бүтэц гэдэг юм бол өстой гайхалтай. Манайх тэргээр л уул нь мөнгө нь байгаад толгой нь ажилтдаг хүн тиймэрхүү юм Монголд хийж юм бол зүгээр мөнгийг бол уун штэ. Тэгин тий. Говьд очиод кино авч болно гадныхантай. Эсвэл заавал бид нэр оролцохгүйгээр гадных ярьж авлаа гэхэд тэрийг түрээслээд ая тухтай байдлыг хангаад ингээд өгөхөд бол аслална. Амар тий. Харин жүжигчдийн хувьд ярих юм бол эднэр дутхгүй юм байл. Дутхгүй. Ер нь бол дутхгүй. Тэгээд монголчууд ч нэг тийм сонин штэ. Хүний нутагт яваад ихлэхээр нэрээ боддог тий. Би монгол хүн шүү гэж боддог. Монголгоч алнаа хайнаа л гэж гарна штэ тийм ээ. Тийм барилдах гэсэн бол. Тэгэл за нэг хоёр явал ахуулна. Нэг явал ахуулна. Тэр хэмжээнд хүртэл хоёроо бэлдэж байгаа шүү дээ ч та Монголын нэр явж байгаа шүү. Монгол жүжигчдийн нэр. Тэнд явсан манай залуучууд бол шүү дээ бүгдээрээ шүү дээ онц байсан. Манай каскадерууд, манай морныхан, манай жүжигчид. Тэгээ бид нар чи 3 сар тийм зураг авахулсан. Тэгээ бид нар яваад дараа нөгөө ийм цайз дотор байдаг тэр нөгөө Холливуудын эдэн жүжигчид зүйлдээ зураг авахулж байгаа шүү дээ. 3 сар. Тэгсэн. Сураг чимээл тийм яриад сонсогдсон шүү дээ. Өлдөө та нар одоо монголчууд чиг байлдаа л гэсэн. Монголчууд чиг байлдаа гэсэн. Тэгэхээр одоо бид нар тийм бас гайг байж байгаа л ирсэн болтой л ойлгогдсон шүү дээ. Тэр кино энэ жил нээлттэй байна. Хавар.
Хавар үгүй намар тий. намар нэ. Монголд бас нэ гэдэг байгаа тий. Монголд нэ энэ Монгол саад чинь бас хувь оруулсан шүү дээ. Тэгээ Азийн хэдэн орнуудад гаргах ирэх юу гэдэр авсан болохоор Монголд заавал нэ. Англи, Австрал, Унгар, Монгол дөрвөн улсын хамтарсан тий. Тэгээд тэнд Майкл Айронсайд гэдэг тэр нэг бас актер жүжигч юм байсан. Холливуудаас ирж тоглож байсан. Бас баавтал юм билээ. Яа. Би энэ текстийг хэлэхгүй. Энийг хэлэхгүй. Энэ зохиол дээр над анх өгсөн зохиол дээр эдгээр байгаагүй хэлэхгүй. Баавтал авч байгаа шүү дээ. Тэгэл өөрөөр фүнк гэж тоглож байгаа юм. Хасаал нэмэл явчихдаг. Та Монголд кино тоглох гэдэг чинь. Үгүй шүү дээ. Биднес чи ярилцсан шүү дээ. Тэн дээр ч гэсэн би найруулагчтайгаа ярилцсан. Уучлаарай найруулагч. Энэ хэсгээр би ингээд тоглож болох уу? Болно ингээд тоглож. Жишээ нэг хэсэг тэр надад 70-ны яс хэрэгтэй байна гэдэг. Хааж байгаа 70-ны яс болж ирээ. Тэгээд 70-ны ястай нэг ордог зураг л орж ирсэн. Тэр мэтчлээ. Ер нь найруулагчтай нэг таалагдчих юм бол найруулагчуд үг аваад байдаг. Тэрнээс таалагдахгүй жүжигчнээс бол үг авдгүй юм шиг л дээ тий. Тэгэхээр эхлээд найруулагчтай бас эхний сцен дээр гайгүй таалагдах хэрэгтэй юм шиг байна. Энэ Монгол жүжигчд маань гадны кино руу одоо ингээд холбогдоод байна шүү дээ тий. Ингээд бога хас эхлээл ингээд тоглоол ингээд явж. Энэ холболтууд яаж хийгдээд байна? Яг өмнө хүмүүсээ сонсч ирсэн л дээ. Танаас сонсвол үгүй дам шүү дээ. Дам. Миний камер одоо юу ч их юм дээ нэг тийм түгийж их юм уу. Байжсэн чи золбоодох яриад. Болдоо гэх. Энэ Унгарын элчин дээр нэг унгарчууд нэг Монголын тухай кино их гэдэг байна. Хоёлаа ах нь очих ши, хоёлаа хамт очих гэнэ. За тэгээ гээл. Надад өөр хүн илээв шүү дээ. Тэгээ машин өрөө авч чаддаг гэсэн. За ахын сүбэдэг нэг чи Батын авчихтай. Тэгээ. Айгу дуураараа тий. За тэгээ шиг. Нэг фильм сонсч явж байгаа л ярьж шүү дээ. Тэгээ очиод зодод авчихсан байдаг авлаа. Би ч Батанаа авлаа. Яг ярьснараа юу? За энийг дайтад эзэлчихье гэдэг шиг юм байна шүү дээ. Энийг орой эзэлчихэд очие гэдэг шиг юм. Тийм амар. Тэр ч бол нэг тэгж яасан. Зарим мэдээллүүд бол бүр мэдхгүй өнгөрдөн шүү дээ. Тэгээ энэ бол би тэгээд эхлэл гэж бодож байна. Энэ кино дээрээс нь бас их сайн явчаасаа гэж бодож байна. Тэгэх юм бол энэ чинь дан ганц энэ кино тоглосон жүжигчд биш. Монгол жүжигчдийг дэлхий мэддэг болж эхлэх байхгүй. Монгол хүнд нь монгол хүнийг тоглуулахгүй болохгүй юм байна. Энэ хужаан дээр чадахгүй. Вьетнам чадахгүй. Монгол хүн чинь ийм алхаа гიშгээтэй, ийм цан характертай, ийм аялга хэл яриатай юм байна гэдгийг ойлгоод авчих юм бол Монголын нэг жүжигчин Монгол хүнийхээ дүрдэл тоглоно шүү дээ. Тийм шүү дээ. Тэгээсэл гэдэг бас нэг тийм бодол байна. Ер нь манайхан тэгээд хаа очсон газар бол хичээд юм билий. Дасан зохицох чадвартай монголч. Чөтгөр шиг халгаж чадсан. Амар те. Зүгээр л чөтгөр шиг гараад. Чөтгөр шиг. Ямар сандаа нөгөө нэг шүүмжлэлтэй чим шиг нэг шок чим шиг үгээдэг үстэй. Гадны орнд очихоор монголчууд чигтэйхэн бие яриад соёлтой тэгдэг. Монгол донгосноос буулгах гэж хэлдэг. Тэрэн дээр шүүмжлэл гадны орондоо тэгээс Монголдоо ингэж дахин ингэж тиймэрхүү юмуд байдаг. Мөн хятадуудыг чинь л жом шиг харах шиг гэдэг гэсэн. Монголчууд бол өстэй жинхэнэ дасан зохицох чадвар. Энэ бас нөгөө уур амьсгалтай холбоотой байдаг баг тий. Нөгөө дөрвөн үлрэл тэр нэг юм нүүдэг тий эрсдэс байгаа орчиндөө гяс характер ч гэсэн яг энэ уур амьсгал аюул нөлөөлдөг гэсэн шүү дээ. Монголчууд характер. Одоо л хавар жоохон дүрслэл хийгээд байна шүү. Бага. Монголчууд гэсээс монголчуудын характер гингүү сүүлийн үед монголчууд характерыг монголчууд нь өөрсдөө мэдхөмжилдэг болоод байна шүү дээ. Ер нь бол амиа хичээсэн. Тэ юун хятад юун солонгос гэдэг өөрсдөө хичээ хамгийн муу хүн монголчууд бид өөрсдөө байна өөдгүү байна би эндээ хогийн зан гаргаж ийн гэж яриад л тэ монголчуудын талаар
Таны бодол ямар вэ? Яг юм нийтлэг ярианд. Үнэн. Сүүлийн 30 жил заяа. Би одоо үнийг л хэлнэ. Хүмүүс тасар өршлөгдлөө. Зүгээр л зоосны нөхөр хардаг болсон. Залуучууд нь амархан байжхийг хүсэж байна, ажил хийхгүйгээр. Хизээч тийм байхгүй шүү дээ амьдралд. Хөдөлж иж л байж. Үнгүй юм гэж байдгүй гэдэг шиг тийм байхгүй. Бүх юм өгцөө авцаатай. Чи өнөөдөр нэг гараг лөөрдөд авчлаа гэхэд амьдрал чамаас дараа нь буцаагаал авна. Ямарваа нэг хэмжээгээр яаж игээл авна. Гэж буцаад гарна. Ер нь зарчим нь ийм л байгаа байхгүй юу? Тэгэхээр хүн бай, үнэн бай гэдэг чи энэ л болчиход байгаа. Гэхдээ 20 хэд нас гэдэг чи тэнэг нас аахгүй юу? Сайн лууж эргэж явна. Лууж эргэж болно. Сайн муугийн ялгааг мэдэхгүй шүү дээ. Энд хотлоо хэлээд өстө өнөөдрийг харах цагаал явж байгаа юм уу? Хотлоо хэлээ мөг авчи. За энэ ахыг налж байгаа юм гэж. Тэ? Буруу замаар удаа тэгээд буцахтай шороот юм гэдэг шиг үнэн баггүй. Гэхдээ 30 жилийн дотор бол монголчууд бүр амар өөрчлөгдсөн. Би л баг ийм байгаагүй. Хүмүүсийн хандлага харьцаж байгаа. Хөршийн дөө жоохон хөвгтө үлдээгээд явдаг байсан шүү дээ. Тийм шүү дээ. Хамаатан садан шиг байдаг байсан. Цирк ажил 13 дөрөөр өрөнд банах байдаг байсан. Бүр хамаатан садан шиг. Жинхэнэ хөрш бол хөршл байлаа шүү дээ. Одоо итгэхгүй шүү дээ. Цаг үе ингэж амар өөрчлөгдсөн байна шүү дээ. Хамаатныдаа баг үлдээхгүй ч дээ хүүхдээ. Ингээл энэ хоёрыг харьцуулаад үз. Цаг үе яаж хүгийн яг тийм мөнгөний бүх юм мөнгөөр шийдэгддэг болсон. Нөгөө авилгал хээл ахвалж өстой. Итгэлцэл уламж байхгүй бол бид нар байхгүй. Баг багт 1 2 дугаар ангид баг цэцэрлэгт байхдаа өөрсдөө явдаг гэсэн шүү дээ. Тийм шүү дээ. Одоо чи бид хоёр хүүхдүүдээ явуулахгүй шүү. 6 дугаар анги хүүхдүүдтэй бид хоёр. Өөрсдөр нь бас явуулахгүй л байх гэж бодож байгаа. Тийм шүү дээ. Тийм. Ийм болчиход байгаа байхгүй. Гэхдээ хүмүүс ийм болоогүй, нийгэм ийм болгоод байна те. Энэ төр барьж байгаа энэ хүмүүсийн буруу бодлогоос бол зөв нийгмийн гажуудал үүсээд тэр гажуудалтай хүн гэдэг энэ нийгэмд байгаа хүмүүс чинь дасан зогцоод тий амьдрах арга нь тийм болоод байна шүү дээ. Нэг хүнийг тийм болгоод байна шүү дээ. Тий нэг юм мөнгөгүй л бол хинч биш. Нэг ийм хий хоосон алдар нэр хүсдэг болж амархан олны танил болохыг хүсдэг болж энэ Facebook, Instagram тий яах юм бэ? Эм чинь эмчийг л хийлтэй. Уулын капитализм чинь тэгээ мөнгөгүй болс тэгэл хэцүү юм шүү. Гэхдээ манайх мөнгө болох арга нь амар бохоо хөгийн болчихж байгаа. Ер нь тэгэл бас л нөгөө давж туулах юм л байх л та тэгээ зөв. Нөгөө насны юу гэдэг шиг тий энэ бас нэг монголчуудын ингээд нэг ахаад давж туулаад гэхдээ одоо энэ шин жоохон энэ хүүхдүүдийн бас бодож сэтгэдэг арай л нааштагаар хармаар юм шиг санагдаад байна. Бас гоё байх шиг юмнууд мэдрэгдэж шүү дээ. Зарим хүүхдүүд бол айгүй гоё хүнлэг байх юм. Тэ? Ондоо. Тэгэхээр бас хідүүлээ энийг хар бараанаар бас тэгж хараад байж болохгүй юм шиг байна. Зарим юм дээр бас гоё хүнлэг тий. Сүүл тэр нэг шинэ үеийн залуучууд ажил хийхдээ мөнгө чухал биш ээ. Тэ? Энэ офисын одоо тав тух хамт ажиллаж байгаа хүмүүсийн хандлага тий. Одоо илүү өөртөө юм цаг завтай байх. Тэг дураараа ажилдаа очих гэсэн үг биш шүү дээ. Яг л 8-даа очиод 6-даа тардаг байх ёстой. Илүү хугацаагаар ажиллаж чадахгүй гэдэг юм бас нэг бодлын зөв юм шиг санагдаад байгаа шүү дээ. Мөнгө бол нэг чухал биш болцсон. Тэ? Зүгээр л дээ. Эдрий чи нөгөө шудраг хилчээд байдаг нь бас гоё болж байна л та. Тий. Тэр чи хуучин үед чи нэг айж имэн хилж чадахгүй нэг ийм сонж гэдэг юм уу эсвэл одоо тэгэл арга зал цаамхаа 9 шидийн юм хэрглэж яадаг л байсан. Одооны энэ хүмүүс чи фал хийтлэн шууд хэлж. Үнэн тий. Тий.
Шууд хэрэг тий. Чаднуул чадан чадахгүй болж чадахгүй тий. Энд чи бас нэг авштай тал байхгүй юу? Нөгөө аав ээж манидыг өсгөхдөө бити том хүний өдөөс юм илээдэ чи. Том хүмүүс юм ярьж гин. Тэгэхээр нөгөө тэр нь одоо суудсан захиралтай юм илээ гэхээр том хүний өдөөс юм илж гээд болдгоо. Ерөөсөө хэлж чадахгүй тий. За тэр нь өөр гэдэг шиг байна тий. Одоогийн хүмүүс яах вэ гэж. Шууд өөрийгөө ойлгуулцдаг, өөрийгөө хэлцдэг, юм ярьдаг учраас захиралтай хүртэл орол та юм байна, тийм юм ингээд байна, тэгээд байна. Тэрийг амар хүлээж авч байгаа. Тэгтээ сайхан болно өө. Монгол бол янз юм болох байх. За хэсэг хормын дараа бүгдээрээ нэвтрүүлгийнхаа төгсгөл хэсгийг ярьцгаая. Тэгэхээр манай нэвтрүүлгийг та бүхэнд сан мэг хэлэлцүүлж байна. Та бүхний биедээ оруулах хэрэгжилж байгаа хүнсний бүтээгдэхүүнүүд чинь хамгийн чанартай байх хэрэгтэй. Учралтог Эдэн подкастыг сан мэгэл шар хэрэг толилуулж байна. Тэртээ 1890 оноос төвхтэй Испаниас гаралтай энэ хүн шар хэрэг та бүхний хамгийн дотны хүмүүс, найз нөхөдтэйгээ хамтдаа тэмдэглэж байгаа баярт өдрүүдийн хамгийн гоё дурсамжуудын нэгийг бүтээх болно. Сан мэгэл Учралтог. Сан мэгэл. Хил дээр тэр нэг хилийн кинонд бас тоглож байхад хилчтэй юу бас адилхан. Зарим газрууд нөгөө мориор явдаг. Тэг өвөл гэж хэцүү шүү дээ. Бас л нөгөө хангамж байгаа юм гэл. За. Бас л нөгөө шүүмжил ярихаар л тийм юмуд байдаг юм бэл. Жохон хэцүү тийм мэрэгжилтэй гэдэг юм уу байгууллага тиймэрхүү юмтай жохон төцөө мөнгө юм хамгийн жохон нэмж өгч явахсаа л гэж. Очиж харж ижил мэдрэх юм байл тэр чинь. Дунд нь орж иж. Тэрнээс биш бол яг зүгээр. Тийм одоо баг ажиллаа хийж н ухааны юм бодвол Монголын хэлийг ямар хүмүүс ямар нөхцөл байдал яаж хамгаалдаг мэдэхгүй шүү дээ. Тэгэхээр тэнд нь очиж цуг амьдэрж, цуг зураг авалт юм хамт нь орж ингэж яаж ижил мэдэрнэ гэхээс хэцүү. Тэг ингээ яриад байх юм бол хэцүүгүй юм байхгүй л байх л да тий. Мэргэжил болгонд л хэцүү юм тэгж дөөлж байдаг баг. Гэхдээ эдгээр чинь бол арай нөгөө эрсдэл өндөртэй тийм талаас нь л ярьж байгаа. Хизээ нэг тэгээд нэг гадаад байхын шиг нэг сайхан болох юм л доо. Монголцоор очиж нэг харчаал. Компьютер дээр ингэж камеруудаа яачаал. Тэр камер ажиллахгүй нэг ч юм. Тий. Түрүүн та хоёр эхэлж яхад нэг суйстай холбоотой нэг юм ярьж чад. Энийг ах ярина шүү гэдэг чинь тэр чи юу байлаа? Суйстай холбоотой байсан та. Нөгөө зураглаач нь кууцсих байгаад суусаас хүмүүс юу яахгүй нэ гэдээсэн нүү. Тий. Юу гэлээ? Тэгсэн чи ах энэ талаар ярина гэсэн. Тэр илүү арай хондоо юм байсан уу? Яалаа харин. Тэгэхгүй хэдхэн цагийн. Таач нөгөө дээр үд чинь клипний студ гэж айгүй их байдаг байсан гэд. Тэгээ тэр студ болохоор тэгсэн чи суйсаас дандаа байдаг байсан уу гэд. Тий тэгсэн шүү дээ. Тэгсэн суйснаас байгаа. Нөгөө юу шүү дээ. За явж байгаа шүү. Нөгөө суйс чинь дандаа театрын юу тайз. Тийм тайзны одоо юу гэдэг мэдрэмж тэр юу хичээл бүх юм тиймэрхүү юу ордог. Кино урлагийн тийм юм заадаггүй шүү дээ. Кууц болохоор яг нөгөө оператортай, найруулагчтай тийм. Инхээр зарим курсын ажилтаа жүжигчнийхээ хүмүүсийг авчираад камерын өмнө тоглуулдаг. Бас нэг ондоо. Бид нар чинь 4 жил тайзан дээрээ байсаар байгаад гардаг. Тэгээд гараад канон тоглох гээд алж игнэ гэж очдөг. Байхгүй. Очоод ам руугаа алгадуулаад нусаа хазартаа наагаад ёстой хийж биш юм байна гэдгээ мэдрээл гардаг байхгүй юу. Тэгэхээр нөгөө 1 2 3 4 дугаар курс гэдэг юм уу тиймэрхүү үед нь за тэр бидний миний үе гэх юм бол кино бас нэг тэгж их хийгддэг биш байсан. Тавилан нэг хийгдэжсэн. Тэгэл өөр юмд нэг тэгж хийгдэж байгааг баха. Миний хувьд бол тэгэл төгсөөд одоо нөгөө алдартай
найруулагч Жигждийн Бэндэр гэж их сайхан ах минь байсан. Тэр ах тэр явж очсон. Ахаал нөгөө золбоод ахыгаа ярина. Баах дээр ер нь их. Та хоёр чинь хөрш үстэй баг. Бараг хөрш. Тий. Их нөгөө юу анхнаасаа л золбоод ахтай холбогдсон юм шүү дээ. Овжоогт гэдэг кинон дээр Сампилтай кино тий. сампилтай кино. Тий. Тэрэн дээр чинь би нэг 3-4 сцен гардаг. очиж орсон. Тэгсэн чинь туслах найруулагчаар нь золбоод байгаа байж дээ. Тэгээ анх золбоод ахтай тэнд таарлаж байсан. Бас гоё төвхөлтэй. Тэгээд тэнд очиад ерөнхийдөө боолын л ажил хийж байгаа юм л та. Төлөө мод, зөөн, ус авна тий. Арын албан туслана. Тэгээд төлөө зөөхөд шар байхгүй. Хэдэн залуучууд нь өөрсдөө ээлжээр орж төлөөгээ нэг ингэж зөөж авчирч жишээ нь гоё дурсамжтай үед зөндөө байсан тэнд. Тэгээд шинкол байхгүй да. Нэг загнуулаад. Гэхдээ миний буруу биш байсан. Буруу биш хэрнээ загнуулаад. Тий. Ярьч л дээ нэг юм. Тэр чинь өөр хангаа хүчирт завжсэн байхгүй. Тэгээ байжсэн манай ахнаас нэг нь хот руу яваад тэгээд тэр нэлээд хол 3-4 км-ийн цаа ийм зам байдаг байхгүй. Тэнд буугаад ирж ийна хөөрхий том ачаа бачаатай. Тэгээ виндрийн машиныг би барьдаг байсан. Ихсэл. Тэгэхээр асуухгүй очивол машин аваад авид ирэхгүй. Тэр яаж болоос үргэлж ирэх яах вэ? Тэгсэн чинь виндрийн хуурлаа. Чи миний машиныг зөвшөөрлөг бадлаа. Машин нуугаад ирсэн. Уулын туслаад байгаа шүү дээ тий. Туслаад байгаа шүү дээ. Тэгэхээр гид дуурал. Намайг амар загнасан ба. Өсөөнө би эцэгтэй шинг загнуулж үзээгүй. Гэт өөдөөс нь. Тий. Аа. Гайг. Би явлаа. Тэгэхээр хүнжил бүгээгээ баагаал. Гол ирэг дээр очиад. Атч бас үйлдэлсэн баха өөр. Тэгээд золбоод ах ирэл. Яах гэсэн юм байдэн шүү дээ. Ах зөөлх шүү дээ. Зөөл. Ахын ч гэсэн анх бас юунд гэлээ бүлээн уранд гэлээ юунд гэлээ бас ингээл яваал бас ингээл явахгүй л тэгжсэн. Тэгээд давг анх ирч намайг бас ингээл яриад яажсэн гэсэн. Тэгэл үлдсэн. Овжоогт тэр. Овжоогт тэр тий. Тэгэл хөрхөө виндер ахт их тоогцсон юм шиг аа. Тэгэл 4-5 кинод нь би явсан шүү дээ. Тэрнээс хойш виндер ахта надад ч маш их зүйлийг зааж сургасан. Өстой воентай хүн байсан. Кинонд яа тоглох уу? Тэ? Ингээд тоглолт юм байна гэдэг арга барил гэх юм уу? Тэрийг би виндер ахаас сурч ирсэн. 4-5 кинонд явахдаа. Тэр бол өстой мартагдчихгүй. Наа хак гэдэг шиг юм арга ус зааж өгөөгүй юу? Амарчилсан ч юм уу эсвэл одоо юу гэдгийг нэг томьёо зааж өгнө гэдэг шиг. Амарчилсан гэдэг тийм юм байхгүй. Амарчилж болохгүй шүү дээ. Яаж амарч? Ямар нэг томьёо гэхдээ хэлж өгöd л юм да. Үгүй ээ. Тийм амарчлан гэдэг юм бол байхгүй. Яг уу зүгээр нэг хэдэн жилийн дараа ч гэдэг юм уу яг нэг аргалаа тоглочих юм байна. Тэгтээ бол тэгж хэрэггүй. Тэгээ аргалаа тоглосон чи аргалсан л харагдав. Тэгэхээр зүгээр ажиллаа чин сэтгэлээсээ Юу ч байсан тий. Тийм чадхаа хүртэл хий гэдэг тийм юм байх хэрэгтэй юм шиг үү. Ингээ ярил одоо өнөөдрийн Чамблийн болдын энэ яваа надад одоо маш олон хүмүүс тусалсан. Би бүгдэнд нь баярлалдаг. Миний аав үсгийг заасан багш Гомжийн Зүрэн гэж. Монголын ардын жүжигчин кино найруулагч. Ийм сайхан буянтай хүн байдаг. Банхүү гээд багш маань байна. Тайс нэрээ урт насан гээд багш маань байна. Тэгээ олон кинонд намайг итгэж авч исэн найз нөхөд ах ихч тий. Энэ бүгд өнөөдрийн Чамблийн болж төлөвшөхөд маань айгүй хөв нэмэр оруулсан шүү. Тэ? Кинотой холбоотой
бүх хүмүүстээ би баярлаа гэж хэлье. Бүх уран бүтээлдээ би хайртай. Ялгаж чаддгүй шүү дээ. Бүгдээрээ алдаатай юу гэвэл алдаатай. Оноотой юу гэвэл оноотой. Тэр нь сайн муу гэхгүй. Тэр чи тухайн үедээ би бас шаналж бодож ингэж яаж л хийсэн юм байхгүй юу. Тэгтээ алдаа айгүй хөдөг. Гэл ер нь өөрхөн юм нэг тэгж үзэж чаддаггүй маа. Ер нь өөрхөн юм киног нэг үзэхгүй юу? Нэг үзэхгүй. Үзэх юм бол өөрийгөө л харж үзэн нэг алдаагаа шүүж. Энэ дэр нэг ингэж миний ялаа, тех миний ялаа гэдэг ч юм уу тий. Тийм талтай. Энэ мэрэгжил гэхдээ айгүй гоё мэрэгжил. Хэрвээ би биндрэ хахтай тэгээ муудаад явсан бол өөр мэддэг ондоо мэрэгжилтэй гэж. Юу ч гэж хамдарч шээ. Амраах таад нэг анги бол биш үстэй. Биш. Амраа чинь манай дээдлийн дээдл. Хоёр дээдл. Тий. Хоёр дээдл. Манай дээдл чинь амгаа магна эднэр. Тэгээд манайх амгаа магна. Катрин. Тийм бай тээ. Тэгээ манайх ч бүр 4 анги байсан. Найдан дөрж ангийн багш анги. Параллел ангиуд гэсэн үг үү те. Тий. Тэгээд манай анги. Тэгээд студээр бас байсан. Баян хонгорын студ гэдэг одоо Магнагийн төв жижигэ эдрийн анги. Тэгээд дунд говийн студ гэж энэ ариун бям бидний анги. Ингээд 4 анги 2001 он төгсөжсэн байхгүй. Бас л олон байгаа тухай үед. Тийм байна те. Тийм байна те. Уучгийн санал юмнууд байдаг. Уучгийн хичнээн үг төгссөн гэсэн үг. Нэг төгсөл төрөж дээ. Нэг төгсдөр баг 80 100-га төгтөг юм шиг. Үгүй ээ тийхгүй. Бас шигшигдэж байгаа. Шигшигдэн. Жишээ нь манай анги чинь 30 хэдээс 15. Тэгэл нөгөө анги бас нэг тиймэрхүү л юу. Тэгэхээр нэг 40 50 Тий. төгсөж байгаа юм байна. Тэгээ хоёр студ нь болохоор нутагтаа очиж ажиллана. Сүүлийн 3-даа сурчаад сүүлийн 1 жилийн дадлага гэдэг тэгээд ядардаг гэж хийдэг байсан. Сойс танай анги чинь тэгэхээр 15 л гэхээр танай төгсөл танай ангид одоо өөр танаас өөр одоо яг юм хүмүүсийн маш сайн мэддэг өөр хүмүүс чинь хин байдаг лээ. Гайсын дөрв байна. Нэг анги юм уу те? Нэг анги шүү дээ. Бид нэг анги байхгүй юу? Нөгөө алдартай анги юм уу гэдэг. Хүмүүс тэгж яриад байдаг чинь нэг тийм байхгүй шүү дээ. Бид чинь нэг л тэгж яриад байдаг одоо хэнийг ээж тэнд дээрлэх үү? Тийм байгаагүй. Ялангуяа та бол гайгүйсэн үгүй. Гайгүй. Гэж байгаа тийм. Дараа нь зөндөө юм гарч доор хүмүүс комент хийдэг юм да. Яг гайгүй байсан нөө гэдэг. Хохирчт ингээд нэг хэрэг. Хохирчт гэдэг юм шүү. Стэнүүд ирэх тэгэл 4 жил өнгөрсөн дөө. Би гайста гэж та мэддэг юм шүү дээ. Өмнө гэхдээ ярьж л байсан баг л та. Гам тулга гэдэг үндэсний телевизэд найруулагч байсан. Андаа гэдэг. Андаа тэгээ сууст багшаар 3 4 хүлцсэн шүү манай ангиас чи. Одоо багшилж байгаа. Тий. Өрөн баяр нөгөө жангуум дуу оруулдаг юм гэрэл. Нацагдоо. Доктуудаас гэх юм бол ч одоо оюун тул байна. Оюун тул шинэ үе. Ингийн гээд байна. Тэгэл иймэрхүү тэгээд зарим ч одоо нэг уран бүтээл хийхгүй ондоо зам өрхөөгөөд явж байгаа ажил төрлөө хийгээд явж байгаа хүмүүс зөндөө. Ер нь л кино найруулагч багштай анги. Тий. Тэгтээ жүжигчний анги. Жүжигчний анги. Тий. Тэгэхээр бас нөгөө би боддтой кинонд ингэж орсон гэдэг нөгөө багшийн арга барил гэдэг юм шиг бас байгаад байгаа шээ. Тий. Хэдий театрын юу ч гэсэн багшийн тэр жүжигэн дээр тавьж байгаа тавил тоглолт хийгдэнс чинь мэдээж киноны юу л үгүй. Төлхөл биднэрт заасан байгаа. Тэгээ сууж сурахаар ч одоо юу сураад байгааг мэддэгддгүй шүү дээ. Сураад байгаа юм уу ч юм мэддэг. Юу гэж байгаа юм бэ? Тийм шүү дээ. Зөө. Алаад байгаа юм уу? Алхаж байгаа юм уу мэддэггүй зөө. Яваад байдаг. Тий, тэгээд тэр зүйлд нь амьдрал дээр гарсан хойнлаа гэдэг. Хүн сурцсан л байдаг байхгүй. Цаагаараа. Бужигналдаад л байдаг те. Тий, бужигналдаа л байдаг. Тэгээд сураад байгаа юм уу ч юм мэддэггүй тэгж явсаар байгаа л тэгсэн хэрэг. Багш над маш итгэдэг байсан юм аа. Чигээр багш хэрэг. Асландаг хүн шүү дээ.
Тэгээ одоо тэр хүмүүсийн итгэлийг алдахгүй юмсан даа гэл тэгэл хичээж л явж штэ. Андаа сайхан дөрөвтэй нэ. Гой. Одоо л эхэлж гин гэж бодож штэ. Та өөрөө ер нь кино одоо яг найруулагч анги бодож штэ. Өмнө нь бол хавгийн хагас орсон штэ. Найруулагчтай учраас бас өөрөөсөө кино оролдох, өөрөө би кино оролдох юм зүйлээс байсаа багш нөлөөлсөн гэдэг бас нэг юм ярьжсэн. Таны хувьд нөлөөлөлгүй байх. Аха. Кино найруулах гээл тий. Яг бид нэр төгсөхдөө өөрсдөө кинотой төгссөн шүү дээ. Аха. Тэгжсэн тий. Бидний найзанд урлгээд. Өөрсдөө амг төгрөг 15 гэхгүй цуглуулж байгаа тэгээд яасан. Би нэг кино найруулсан. Гараагүй байгаа. Одоо гарна. Тий, спонсорын мэдлийн юм. Аха. Тэгээд их гоё кино бод ирсэн. Орос Монгол хэд дуурын тухай. За. Цагаан хааны үе. Түүхэн. Бүр түүхэн. За. Тий. Тэгээ одоо бас удахгүй нэнэл гэсэн тэгэл нэг л байх та. Бас цэрэг дайны байлдаантай. Бараа өнгөрний алтыг зөөж яваа. Орос Монгол хэд дугаар үлдэн сүлдээ. Найруулагч нь өөрөө тоглох уу? Тий, тоглосон. Тэгэл тэр алт чинь яах вэ гэдэг юм тэгэл. Сүүлдээ би нэг амнасыг аврах хэмжээнд хүрээл. Ерөнхийдөө ярил нэг тиймэрхүү. Бас хөрөм гаргаж хийсэн. Тий, их хол очиж ийсэн. Увст очиж ийсэн шүү дээ. Тийм түүхэн кино зардал өндөртэй юм шиг байна. Өндөртэй. 9 сард чи бид нар чи мөнгө цэцтэй уулны тэмдэг. Ингээл зурганд орж ийсэн шүү. Сардалтай байна. Тэнгүү чи одоо ингээ ангиараа гэхээр вогийнхаа болдохын анги ч бас мундаг анги шүү. Тэнгүүд амраахын анги чи ингээл нөө ангиараа бас мундаг гэл хамт юм хийгээл хамтдаа бөөнөрөө киноны тоглол бас олон тийм хийчихсэн. Танай анги та нар тэхүү ер нь тийм яригдэж байна уу? Үгүй ойрд тийм алгал байна гэдэг шүү дээ тий. Тэгэл өстө яг дороо гэдэг шиг. Манай нөгөө хэд бол тоглолтоо их гээл тэгж 31 гэлөө хийх гээд байгаа гэдэг жийсэн. Нэг тиймэрхүү лээ. Тэгж яваад нэг хаяаш бас уран бүтээл дээр хаяа тарнаа тавган байгаа. Тий. Төгсөөгийн би нэг ах トゥ ус гэдэг кинонд би тоглож ирсэн. Тийм л байна гэдэг. Тий. Одоохондоо нэг юм л. Гэтэ ер нь одоо амьдрал эхэлж байна гэж боддоо шүү. За. Тий. Одоо л яг уран бүтээл дээр ч гэсэн. Шинэ юм шинэ үйлчлэл гарч ирэх. Тий. Дараа онтойгоор хийнэ л гэж боддоо шүү дээ. Хуучин ч юм бол тэгэл алтурдаг юм шүү дээ. Алтурдал. Тий. Арах цаагаал тий. Тэр чинь алдаа байхгүй. Тэрнээс харж штэ. Ингиж болдгоо юм байна. Хэдий даарж ийсэн ч гэсэн юмаа чанартай хийгээл дуусгах хэрэгтэй тэр хооронд. Тэгэхгүй за болно ч дээ. Тий. Тэр өстэй хэрэг. Өстэй тийм шүү. Яг тийм шүүл гэж боддог болж эхлэх гээл энэ тий. Юм амар их байдаг болохоор. Тухайн цаг мөчтөл яг өстэй шүүсээ шавхаал болсон тэр. За юм байна. Цаг 30 минут ирсэн байна. 90 минут гуруулаа ирлаа. За намайг урьж энэ сайхан подкастт урьж оролцуулсан хоёр дүүдэд баярлалаа. Ахтаас маш их баярлалаа. Амьдралын нэг байдаг зүйлсүүдийг л уруулаа нэг хамт шимжээрлээ шүү дээ. За та хоёр дээр очиж хамт хөл хий да би. тэгээ ч Тэгээ үзэж байгаа хүмүүс нөгөө тэгээ тойроо явчихдаг юм аа. Хэрэггүй. Авахгийнхээ ухаанаар хандаараа гэж тий. Энд чи миний хэлсэн 100% үнэн биш тий. Тийм болохоор хүн хүний нөгөө харах өнцөг өөр. Зарим нэгэнд нь таалагдсан, зарим нэгэнд нь таалагдахгүй байх. Тий. Таалагдахгүй нэг нь тэгээ бодоод өнгөрөөнө. Таалагдсан нэг нь ч гэсэн бас бодоод өнгөрөөнө тий. Та нар өөрсдөө мэдтэй. Тий. За маш их баярлалаа. Тэгээд танд цаашдаа ажил хөдөлмөр чи өндрөөс өндөр амжилтыг хүсье өрөөе.
Тэгээд өнөөдрийн дугаарыг үзсэн та бүхэндээ маш их баярлалаа. Бүгдээрэнд нь эрүүл ихийг хүсье. Баярлалаа. Watch me win, then watch me do it again.